Сайн байна уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Миний номын сэтгэл бүхий бичлэгийг үзэж аваад маш их баярлалаа. За өнөөдрийн бичлэгийг болохоор би маш жоохон яарч хийж байгаа. Яагаад тэгэхээр би ажил дээрээс бас энэ хүү бичлэгийг хийж байна. Миний уншсан ном маань болохоор манай ажил дээр байдаг ном байгаа. Тэгээ тийм учраас шууд энэ бичлэгийг ажил дээрээсээ хийе гэж бодож байна. За та нартай бас байдаг бусад номнуудаа харуулъя. Энэ болохоор Harry Potter-ын цувралууд болон за зарим ном харагдахгүй шиг бусад бас номнууд байдаг. За энэ ном болохоор би нэг жил гарны өмнө уншиж байсан. Тэгээд ерөнхийдөө бол яг 12 настай охины талаар гардаг 3 бүлэгтэй ном байгаа. Тэгээд яг ерөнхий утгыг ярих юм бол нэг дундаж амьдралтай баг зэргийн мөнгөний гачигдaltaй одоо гэр бүлд амьдардаг нэг охин байсан. Тэгээ мөнгөний талаар ерөөсөө мэдлэг муутай, дээрс нь ээж аавны талаар мэдээлэл өгдөггүй ерөнхийдөө жоон хэцүү амьдралтайгаа гэдэгтээ эвлэрсэн охин байсан. Гэхдээ өөрөө бол маш их хүсэл мөрөөдөлтэй компьютер авахыг хүсдэг гэдэг юм уу, гадаад руу аялахыг хүсдэг гэх мэтчлэн маш олон хүсэл мөрөөдөлтэй байж байгаа. Даацаа олж нэг ярьдаг нохоотой таарсан байгаа. Тэр нохоо бол энэ охины амьдралыг өөрчилж за одоо мөнгө хадгалдаг болж за мөнгийг хэрхэн олох уу гэдэг арга ухаанд бас суралцдаг. Дээрээс нь яг энэ аргаараа ингээд маш их мөнгө болоод ирэнгүүтээ бусад хүүхдүүд бас үлгэр жишээ болоод илтгэл тавьдаг болдог. Бусадаа үлгэр дуурайл болсон ерөөхдөө энэ талаар гардаг ном байгаамаа. За би ерөөхдөө дүгнээд хэлэхэд бол энэ номыг унших 3 шалтгааныг хэлье. Нэгдүгээрт бол яг над чиг солонгос хэл сурж байгаа, солонгос хэл суралцаар байгаа хүмүүс бол энэ номыг иймэрхүү төрлийн номыг уншаарай гэж хэлмээр байна. Ягаад тэгэхээр өсвөр насныхан за 13-аас дээш болон ерөөхдөө өсвөр насныхан зориулсан иймэрхүү ном бол бичиглэл нь маш амар байдаг. Уншиж ойлгоход тиймээс энэ номыг уншихад нэлээд хэлбэр байсан. За хоёр дахь юм бол ерөөдөө өсвөр насныхан буюу нэг 12 13 наснаас эхэлж байгаа хүмүүс мөнгөний талаар мэдлэг нэлээд муутай. Ер нь мөнгнөөс нэлээд одоо зайлсхийсэн одоо том болоод мөнгөтэй холбоотой мэдээллийг авах гэдэг юм тиймэрхүү байдаг шүү дээ. Тэгэхээр энэ номыг унших юм бол нэлээд мэдээлэл авна. Тэгэхээр ерөөдөө одоо 12 13-аас дээш насныхан маань уншаарай гэж зөвлөх байна. За хамгийн сүүлд гэх юм бол би энийг эцэг их болон хүүхдэд зориулсан ном гэж хэлмээр байна. Яг энэ дээр гарч байгаа ярьдаг нохоо л мэдээж амьдрал дээр байхгүй. Тэгэхээр ярьдаг нохооны оронд нь ээж аав нь бас яг энэ мөнгөтэй холбоотой мэдээлэл хүүхдэд өгдөг байгаасай, мөнгийг хэрхэн бий болгох уу, мөнгөтэй хэрхэн зөв харилцах уу гэдэг талаар мэдээлэл өгдөг байгаасай гэж хүсэж байна. За тэгээд иймэрхүү төрлийн номыг уншаарай, энэ номыг бас уншаарай гэж хэлмээр байна. Солонгос хэлтэй бол монгол хэл дээр байгаагийг сайн мэдэхгүй байна. Тэгээд 12 наснда баяцсан Кира гэдэг ном байгаа шүү. За миний номын сэтгэл бүхий бичлэгийг үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.